Тавтан миний channel Тавтан Морил. Gut, in Fort kommen. Ach, gut. Sen. Vi filmer. Jag vet, gå. Jag vill. Nej. Gå. Цаад миний YouTube channel Тавтан Морил. Би амар удаан видео хийгээгүй гэдэг мэдж байгаа. Яагаад би хийгээгүй вэ гэвэл миний нөгөө нэг сайн мянган шийдэлт хийхэд би камерыг эвдэлцэн ээлжсэн шүү дээ. Тэгээд миний камер буцаж ирээг байгаа. Тэг өнөөдөр би наацхаа камерыг зээлээд ингээд яа дөргөө би камерг байсан болохоор бичлэг хийж чадахгүйсэн. Бас ажилдаа яваад тэгээд би ажилдаа 10 оноод тэгээд тэр хооронд бас би ерөөсөө бичлэг хийж чадаагүй. Гэхдээ одоо би буцаа камера авсны дараа тогтмол видео гаргана YouTube channel дээр. Сая нэг хэсэг видеод Гэхдээ сая нэг хэсэг видеонууд гаргаагүй дуучлаарай. Тэгээд ирээдүйд ингээд тогтмол видео гаргахыг хичээнэ. За өнөөдрийн видео миний хувьд амар би энэ видео хийх гэж амар удаан хүлээсэн. Тэгээ энэ юмыг авах гэж бас амар хичээсэн. Ямар ч байсан. Яа. Зарим хүмүүс амар тэнэг санагдаж магадгүй. Гэхдээ миний хувьд амар гоё. За, тань харах хэлээ. Өнөөдрийн видео бол unboxing хийн. Urban Decay-ийн Game of Thrones-тэй collab хийсэн бодог. Тэгээд би энэ бодгийг авах гэж бүр хэдэн сар хичээсэн гэж өдөр болгон сайт руу норж хараад тэгээд би бүр 2 удаа алдаад энэ бодыг тавихтаас өмнө би сарын өмнө өдөр болгон тэр сайт руу нороод юу болж ийн хизээ гарах нь ингэхүү тэхүү. Тэгээд яг тавигддаг өдөр би ажилтайсан байхгүй. Ажил дээр би яг одоо тавигдах цаг дээр нь завсарлагаа аваад тэгээд орсон чинь одоо би ингээд бүхлээ навмаар байсан байхгүй юу. Ингээд бүх юм бүхлээр нь тэгсэн чи яг тэр тавигддаг цагт нь энэ бүхэл нь ингээд тавигдаагүй. Одоо энэ бокс нь тавигдаагүй. Бус жижиг сажиг бүхнүүд нь тавигдаад тэр ганцхан бокс нь тавигдаагүй. Би өдөр болгон тэрний дараа ингээд сайт руу орж хараа хизээ тавигдана уу. Тэгсэн чи ерөөс мэддэггүй. Тэгсэн чи нэг өдөр тавигдсан. Тэгээ би яг тэр хооронд нь ажилдаа байж тараад цагийн дараа орж харсан чи дууссан байсан. Тэгээ би бүр ажил дээр уйлаад. Тэнхтэй. Тэгээ сүүлдээ баг сарын дараа дахиад хайгаал гэсэн. Тэгэл ерөөсө бүх газар дууссан. Би ингэж бодсон байхгүй. Би авахгүй бол өөр хин ч авахгүй. Тэгээ бүр авмаар байсан. Тэгээ сүүлдээ би энэ шивэдэд нэг хикс гэдэг дэлгүүр ороод энэ хизээ одоо энэ бокс нь хизээ ирэх юм бэ? Ер нь ирэх юм уу гэсэн чинь одоо энэ баг хийгдэгэ болцсон. Барыг дахиж ирэхгүй гэ. Тэгэхээр би за би энэ жижиг юмнуудыг ингээд жижиг бүдгнүүд нь тус нь ингээд бүгдийг нь авчээ гэж бодоод тэгсэн чи яг тэр дэлгүүрт 2 юм дутаадсан байхгүй юу? 2 ингээд жижиг бүдгэн. Тэгэхээр би хальт өөр дэлгүүр орж тэр 2 юм нөхөх гээд өөр дэлгүүр орсон чинь бас нэг нь байхгүйсэн байхгүй. Тэгсэн чинь тэр худалдагч нь гэхдээ надад тэр бокс байгаа штэ. Тэгээ би бүр шокнд ороо. Би бүр шокнд ороо. Шууд нөлөөс гараад тэгэл шууд авъя гэл. Тэгэл би авсан да заадаг харин. Тэгээ би энийг ерөөсөө онгоолоогүй юм бичлэг хийн гэ би бүр гэрлүүгээ ирээд тэгээ бүр ингэ нуугаад хадгалсан баг. Би энийг 2 л удаа харж ирсэн. Би ингэ нууцсан ерөөсөө хараагүй. Би энийг бараг сарын өмнө авсан. Тэгээд энэ видеонд хадгалаад тэгээ өнөөдөр зүгээр unboxing ингээд юу байна дотор нь заад эхлэв. Амар том. Би бүр хэлэх үггүй ингээд би өөрөө ч ингээд надад энэ байгаа гэдэгт итгэхгүй. Энэ бокс нь энэ гадна талх нь ингээд жоохон хийтэй гэх юм уу. Game of Thrones Urban Decay гэсэн. Хойтлон зүгээр ингээд бодогнуудын тухай бичсэн. Тэгээ энэ бүх байгаа бодогнууд нь ингээд байгаа бичигдсэн. За ангол хопя. Би бүр амар excited болоод байна. Яа. За ангол тан. За энэ одоо ингээд яг бокс нь өөрөөр саяных ингээд зүгээр гадуур нэсний юм хамгаалт ч юм уу. Тийм цаас. Яа. Гаднах тал нь Iron Throne-ийн одоо саналынх нь
хийн. Тэгээд энэ хажуу талд нь одоо Game of Thrones-ийн газрын зураг. Тэгээ би нэг ерөөс онгоолгоог өөрөө онгоолгосон харсан л та. Гэхдээ ингээд туршиж үзээгүй юуг ингээд хурж мөрөөгүй. Нэг тэгж онгоолгохгүй. Тэгээ энэ видеонд хүлээгээ. Тэгээ энэ видеонд дараа би нэг хэрглэж эхэлнэ. Тэгээ болохоор надад өөр амар excited байна. Онгоолгоцоо. Тан. Юу юм гэж. За чараа би яаж үтгэх вэ? Замарч гэсэн ингэж онгоолголоо. Энэ дэтэл нь газрын зураг. Game of Thrones газрын зураг. Тэгчмүүдээ энэ дээр надад бүх гэрүүд, the houses, Lannister, Targaryen, Baratheon, Stark, Tyrell. Энэ дотор штэ за тэгэхээр энэ дотор байгаа юм нь бол 4 нүдний харанда 4 уруулны будаг, тэгээд нэг highlighter palette, тэгээд нэг нүдний palette, нүдний будагны palette, тэгээд нэг юм усан blush, тэгээд уруулын өнгөлөгч юм уу холилдсон. Тэгээ 2 багс, нүдний багс. За тэгээд нэр ингээд нэг нь үзье. Тэгээд ганцаараа сууж болохоор ингээд сайн баярлж чадахгүй яа. Яаж ганцаараа тэнийг шиг баярлалтай. За ямар ч хамгийн том юмнаас нь эхлэе заяа. Тэр надад ингээд нүдний будаг юм. Энэ ингээд нэг ном шиг юм. Тэгээ энэ саяны том бокстай яг адилхан ингээд I'm Johnny хийдэ. Хэлж онгоолголоо. Тойлоо. Энэ дээр нөгөө нэг саяны энэ боксн дээр бичсэн юм байна. Тэгээ одоо хамгийн амар юм дээр. Баарч. Одоо энэ ингээд нэг юм суултан юм байхгүй. Яа. Би одоо ингээд өөрөө гэсэн аян шунтаа болсон. Сонтлон. Яа. Энэ дан тайрны quote mode. Одоо эндээс нь энэний татах юм бол бодгийг гарч ирдэг байхгүй. За чараа. Та гараад ирлээ. Тэгээ энэ нүдний бодог нь 4 өөр төрлийн юм хамгийн доотлих нь одоо Khaleesiгийн Targaryen-ийн гэрийн inspired болгосон будаг өнгөнүүд. Тэгээ дараачих нь бол House Lannister, тэгээ дараачих нь бол House Stark, хамгийн дээдлэх нь бол юу Night Walkers-ийн. Тэгээ энэ 4 юм төрлийн өнгөтэй будагнууд байгаа. Миний бодлоор энэ өнгө амар гоё харагдаж байна. Winterfell гэсэн нэр нь. Тэгээ нэрнүүд нь бүр ямар юм бэ? Нэрнүүд нь. Тэгээд King's Landing, Bay of Dragons бүгдээрээ гэхдээ ихэнх нь ийм саата будагнууд. Сага будагнууд 1 2 3 сага будагнууд. Бус нь бүгдээрээ саата будагнууд. Тийм болохоор жоон хэрэглэхэд хэцүү байж магадгүй. Гэхдээ зүгээрээ байж level зүгээр. За ямар ч юм энэ Winterfell-ийг ингээд гаран дээр төрхөж үзье. YouTube чи яагаад Oh my god, би бороо ичих боллоо. Камерын дээр санагдахгүй. Тэгтээ ямарсан гоё өнгө. Энэ ногоон бас гоё харагдаж байна. Амар содон. The Side гэдэг өнгө юм байна. Тэгээд энэ Bend the Knee гинэ. Энэ бас амар даж харагдаж байна. Bend the Knee тэгчмээ тэр дээдлийн бас юу нэр Stormborn. Тэр нь бас амар даж харагдаж байна. Энэ Stormborn-ыг юу яаж вэ? Энэ яадаг. Яа, камерын дээр харагдахгүй байна. Хамгийн дээдлийн хар өнгө нь Take the Black. Тэгчмээ хажуудлынх нь одоо энэ өнгө White Walker, Frozen North, Hard Home, Lannister Red. Энэ улаан нь. Энэ ягаан House Lannister, Stormborn, House Targaryen. Энэ House Targaryen бас ямар гоё өнгө. Амар гоё алтлаг өнгө. За ямарчсан дараагийн видеон дээр бүгдээрээ туршиж үзэн нүдэн дээрээ бүгдээр ингэжтэй зарим нь туршиж үзэн. За хамгийн амар одоо хийгдсэн хамгийн амар юм. Энэ 2 багс. Тэгээд энэ 2 багс штэ. Сэлэм Jon Snow, Arya Stark хоёрын сэлмийг ингэ зурагдсан. Тэгээ энэ Arya Stark-ийн сэлэм Needle гэдэг. Одоо Game of Thrones мэдж байгаа хүмүүс мэднэ. Энэ ямарчсан Arya Stark-ийн сэлэм нь. Тэгээд тэгээ энэ бол Jon Snow-ийн сэлэм. Яа.
За. Багснаа тахалмаарч. Маяг хамарч. Энэ ямар ч байсан жоо Джон Сноугийн сэлэн бол арай жоо том blend хийгээр blend гэдгийг ойлгож байгаа л үү ингээд хойлох төрлийн. Одоо ингээд будгийг ингээд хойлох зориултаа. Тэгээ энэ бол Орегийн нийдэл ингээд будгийг ингээд тавих жоох юм жижигхэн тэгээд compact багсаа. Дараачих болвол энэ highlighter palette. Харин энэ нэр нь бол Mother of Dragons Khaleesi-гийн өндөгний 3 өндөгний палет нь. Тэгээ ингээ онгоолохоор Khaleesi-гийн 3 өндөг. Энэ 3 өндөг нь одоо Khaleesi-гийн 3 луугийнх нь луу нь лахгүй да. Энэ ягаан нь бол Drogon гэдэг лууных нь. Тэгээд энэ голд нь байгаа жоохон алтлагдуу өнгө бол одоо өнгө гэжтэй өндөг нь бол Viserion гэдэг луугийнх нь луугийнх нь нэрнийх нь араас хийсэн. Мэдгүй. Тэгээ хамгийн сүүлийн бор highlight нь бол Regal гэдэг үнийх нь highlight. За энэ гурваас туршиж үзье. За ягааны туршиж үзэхгүй. Ягааны би угаасаа нэг хэрэглэх баг. Гэхдээ энэ голынх нь амар гоё өнгө юм. Тэгээд энэ Regal нь бол жоохон арай борт хор өнгө. Гэхдээ энэ голынхын туршиж үзье. Ингэж яаж үзүүлдэг. Ингэж бараад. За тэрийг окей. Яа цаарахгүй бэ. Би бүрэн дугуурлаа. Тэгчээр. Замарчсан гоё юм байна. Таалаглаа. За тэгээд дөрөв юу ба? Нүдний харандаа, дөрөв нүдний харандаа. За эхнийх нь Dragon Smoke гэнэ. Эхнийх нь Dragon Smoke гэдэг. Өнгө нь бол хар саа гэх юм уу? Хар саатай өнгө. Харж байна. Ингээ жоохон цэнхэр туяатай хар. Яг л дотроо жоохон саатай. Тийм тэгээд амар зөөлөх юм байна. Будг нь өөрөө амар зөөлөх ингээ жоохон ялангуяа хайлцах гэдэг юм шиг. Дараачих нь бол The Night King. Night King. Яа. Өнгө нь бол цэнхэр өнгө юм байна. Саатай цэнхэр өнгө. За өнгөний асуугаад ирлээ. Энэ гэхдээ жоохон ногоон өнгө юм байна. Жоохон ногоон цэнхэр. Гэхдээ жоохон хөх, ногоон цэнхэр харах. Жоохон холцсон өнгө. Гэхдээ ямар ч Night King гэдэг өнгө бишээ будаг. Дараачих нь өнгө бол Winterfell Snow гэдэг. Цав цагаан. Үгүй цав цагаан биш. Бас цагаан гэхдээ дотроо саатай цагаан. Тийм болохоор жоохон цэнхэр туяатай болж гарч ирж байна. Фокус. Би сам фокус. За тэгээд би нэр өсөө бодсон. Мэднэ. Андаа харагдах юм бол өсөө бодсон ба. Дараагийн өнгө нь Lannister Gold гэдэг алтлаг юм байна. Тэгтээ амар юм гялсдаг биш ингээд гялсдаг юм уу гээлийн алтлаг. Хамгийн цаадлынхан. Нэмсэн энэ дөрөв нүдний харандаа энэ дөрөв. Дараагийн юм нь бол энэ lip and cheek stan гэдэг. Би уг нь бол ийм хэрэгэлдэггүй л дээ. Ерөөсөө тэгтээ зүгээр Game of Thrones болохоор би заавал авах хэрэгтэй. Бүгднийг энэ бол уруул тэгчингүүтээ хацран дээр хэрэлдэг ийм усан будаг. Ямар ч тийм усан. Тэгээ нэг ингээ үрээд өөрч төрхтэй. Үрээд гэжтэй ингээ төрхтэй. Тэгтээ би ерөөсөө ийм хэрэлж аваагүй дараач видеон дээр хэрэлж үзье. Тэгтээ ер нь хэрэлж үзэхээс тэгтээ энэ байж хаа зүгээр. За одоо уруулын будагнуудаа харъя. 4 уруулын будаг байгаа. За хамгийн ихний уруулын будаг нэр нь бол White Walker гэдэг. Ийм жоохон цэнхэр дөнгөтэй гэртэй. Энэ амар өнгө. Сая миний камер унтарчлаа. Минийх гэжтэй манай найзын камер унтарчлаа. За өргөжлөлтөө сая хаана явуулаа. Энэ өнгө ярьжсэн. Хөрөө улаан өнгө. Тэгээ энэ амар гоё өнгө. Зөв хувцс бодогтой хослуулах юм бол амар гоё өнгө. Дараагийн өнгө нь Cersei Lannister. Би Cersei дас амар дуртай. Тэгээ юм жоохон алтлаг гэртэй юм байна. Алтлаг борд өнгө амар гоё өнгө юм байна. Тэгээ жоохон юм гялцдаг өнгө цааж байгаа. Дараагийн өнгө нь Sansa Stark. Sansa Stark жоох л таа. Ганцаар энийг яриад байна.
халтурч байна. Жон хардуу өнгөтэй гэртэй. Өнгө нь бол ягаан бор nude өнгө. Тэгээ nude өнгө гоё л доо. Тэгтээ жоохон ягаан бор nude байна. Гоё өнгө нэ. Хамгийн сүүлч Daenerys Targaryen гэдэг өнгө шиг бод. Хаб Khaleesi-гийн улаан зүгээр улаан уруулын өнгө бод. Жоохон ягаан тийшээ юм байна. За ингээд хүмүүс үзүүллээ дээ. Тэгээд өнөөдөртөө ингээд энэ видео бишээ одоо ингээд боднодоо үзүүлсэн юм чинь би ингээд сая нэг санаа гарахгүй юу. Миний бодлоор дараа нь видео хийхдээ энэ будгийг хэрэглэн заяа. Тэгтээ зөвхөн ингээд зүгээр хэрэглэхгүйгээр би хэдэн нэр бичнэ гэж бодож байгаа. Яг одоо цаасан дээр тэгчмүүтээ суглаад яа одоо жишээ нь Khaleesi, Sansa, Arya, Cersei, White Walker тэр тавыг нэг цаасан дээр ингээд өөрөөр цаасан дээр бичээд тэгчмүүтээ өөрөө суглаад тэгчмүүтээ болсон хүнийг дуурайж будгаа тэрний inspired болоод будгаа бодно гэж бодсон байгаа. Одоо суглаагаад татыг гэж бодож байна. Тэгээс би цаас болоод start ингээд нуглаад юу ч харагдахгүй. Тэнийг юм жижигэн саунд гэж. Тэгээд дараа нь Sansa Stark, Sansa-с хийхэд гоё хаа. Жохон улаан өстэй гэх юм үү. Сивхмиг хийгээд мэдгүй. Arya болохоор амар smoky eye. Тэг амар зөв. Тэгээд өөрөглөө Cersei. За Cersei бол жоохон ингээ алтлаг амар зөв. Тэгтээ алтлаг өнгөтэй. Cersei Lannister. Khaleesi болохоор тэгтээ би одоо шар устай юм чи Khaleesi-тэй адилхан болох гэж чиг мэдгүй. Тэгтээ ямар ч байсан жоохон энгийн гэх юм үүтэй болгоно. Khaleesi. Тэгтээ Khaleesi хийх юм болно штэ. Би цэнхэр линз мэн завж байгаа. Яа, тэгээд сүүлжих White Walker, Night Queen. Ja. Khaleesi боллоо. Khaleesi яаж хийх вэ? Тэгтээ амар гоё хийнэ. Амар гоё хийх ёстой. Намарсан би цэнхэр линз аав гэж бодож байна. Цэнхэр линз авчгуудаа миний үсгээс одоохондоо ингэ шараагаа мячаа, цагаан баа мячаа. Дахиад камер унтарчлаа. За ямар ч байсан Khaleesi хийхэд болсон дараач видеон дээр энэ будгаар будаж, тэгээ энэ будыг туршиж үзэн. Энэ видео одоо ингэ дуусгая. Миний камертик бол одоо 3 удаа унтарчлаа. Удаан бичлэг хийж чадсангүй дуучлаарай. Гэхдээ одоо би жинхнээсээ хичээнэ. Камера буцаж авсны дараа би зөндөө бичлэгүүд төлөвлөсөн байгаа юм шиг байсан. Гэхдээ камерыг буцаж авчвал тэгэл бичлэгүүдэд тогтмолоор гаргана. Тэгээ энэ видеог үзсэн зөндөх баярлалаа. Тэгээд дараач видеон дээр уулзцгаая. Энэ видео таалагдвал тэгэл та нар мэдж байгаа лайк дараарай, subscribe дараарай, коммент бичээрэй. Тэгтээ бас зүгээр үзэж болно. Тэгээд дараач видеон дээр уулзцгаая. Баяр та.